За гишүүдийнхээ энэ өглөөний амар амгалангаа айлтгая. Бид санал бодол байр суурьаа илэрхийлж болно. Гэхдээ бас нэгэн лүгэн бүх юмыг чиглүүлж ярьж болохгүй. Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлэг ямарваа нэгэн байдлаар энэ асуудлыг ажлын хэсэг байгуулахгүй тухай хэлцээгүй. Улсын их хурлын тухай хууль, дэгийн тухай хууль, хяналт шалгалтын тухай хуулийнхаа дагуу мэргэжлийн байнгын хороо тухайлсан сэдвээр холбогдох хүмүүсүүдийн мэдээллийг сонсоод энэ дээр ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй юм байна гэсэн санал боловсруулад тодорхой байнгын хорооны гишүүдээс санал гараад ингээд ажлын хэсэг байгуулагдахаар орж ирсэн юм байна. Өнөөдөр төсвийн байнгын хороо хангалттай эрсдэлтэй байсан. Сая санал хураалт явагдлаа, гишүүд өөрсдийн байр суурь бодлынхоо хүрээнд саналаа өгцгөөсөн. Тэрнийг аль нэг нам руу нэлзааж асуудалд хандаж таарахгүй. Хэдэн биендээ бас жоохон хүндэтгэлтэй хандах ёстой. Ч одоо юм л бол баруун хойдлын харав охой гэдэг шиг юм ярьцгааж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ асуудлаа зөв шийдэх ёстой. Гормын санал гаргах хэрэгтэй улсууд нь гаргаад байгаа мó үгүй юм чинь. Эсрэг татгалцсан санал дээр сандаа өгч чадаагүйгээр гарч ирсэн улсууд л байр суурьаа илэрхийлэх ёстой үстэй.